Сайхан уу энэрлээ вэнэвэ миний бичлэг өгөөд сууж байгаа та бүхэндээ өглөө өдөр арай мэндийг хүргэе. За ямартаж удаан хугацаанд шин зүгээр хэдэн хоногийн турш бичлэгээр уулзсангүй. Тэгээд ямартаж хэдэн хоногийн турш жоохон завгүй байлаа. Тэгээд шалгалт малгалт тэгээд бүх юм болж байгаа жоохон завгүй байлаа. Тэгээд ер нь бол яг нэг юм би ингээд танарт өмнө хэлжээстэй ядаж ингээ хамгийн бага 7 хоногт нэг бичлэг оруулж ийна гэд хэлжсэн. Тэгээд ямтаж нэм хэдэн сараар бүр бичлэг оруулахгүйсэн тэр бичлэгүүдээ нөхгүй тул ингээд аль чадхаа их бичлэг оруулахыг хичээж байгаа. Нэг зүгээр юм залхуурсан маягтай бол бичлэг K-pop idol би бас нэрийн буруу дуудчихгүй K-pop idol гэдэг зүйлийн талаар ярилцсан. Тэгэхээр та нар K-pop idol гэж мэдгүй бол би танад товчхон хамтлаг гэх юм Slongs-ийн хамтлаг гэсэн үг ер нь бол Slongs-ийн хамтлаг гингөө тэр дунд нь Blackpink багтаж байгаа, Baby Monster хамтж байгаа, BTS үнэ тэгээд маш олон ингээ хамтлагууд багтаж байгаа юм зөө. Би ямтаж ингээ тэр хамтлагуудаар ингээ бичлэг хийх үгөөс юм Blackpink-ийн дараа бичлэг хийх үгэл BTS-ийн дараа бичлэг хийх үү яг уу та нар хүсвэл бол би бол бичлэг хийж болно. Тэгээд ямтаж коммент хэсэгт бол бичээрэй бичлэг хийхийг хүсвэл. Тэгээд өнөөдөр бол idol гэдэг ер нь бол хамгийн түрүүд ингээ миний тархинд бодохдоо ингээ жоохон тэнэг бодлоо надад амар одоо бодогдчихсэн заяа. Тэр бодлоодыг ингээд жоохон ингээд хуваалцъя заяа. За хамгийн ихний бодол нь би бүх idol-уудыг зөвхөн Солонгос, Таиланд, Япон гэсэн энэ гурван улсад байдаг өөр ямар ч ингээд улсуудад хаалттай гэж боддог байсан. Яагаад вэ гэвэл би огт үн тэгж Монгол idol яг ингээд Монгол яг ингээд би нэм марчээ зэ юмтаж нэг Монгол хэрэгтэй Солонгос чид бол дебютээ бол хийцсэн байлээ. Хамгийн дөрөв дебют хийсэн танаас Google-с бол судлаарай. Түнгүүтээ би тэрийг харчаад ваа Монголоос ингээд idol ож болд юм уу ингээд амар гайхаа судалсан чи ингээд ямар ч улсын хүн бай ер нь бол idol болох хүн бол бүрэн ер нь бол эрэгтэй юм бэ нэлээ тэр нь бол мэдж бодол авсан ер нь бол юм тийм бодолтой байсан. Хоёр дахь бодол юу вэ гэвэл би одоо ингээд за би өөр дөр нэг жишээ авъя. За би жишээнгүй нэг компанид очиод тийм ээ одоо ингээд өөрийнхөө авьяасаа үзүүлээ. За жишээнгүй та одоо ингээд дебют хийж болно гэх юм бол би шууд тэр өдрөө шууд дебют хийчихдээ гэж боддог байсан. Ингээд хүн ингээд дебют хийх нь бол хэдэн жил ингээд бэлтгэл хийдэг юм байлаа. За би бол хийж чадахгүй шууд баг ингээд 7 хоногийн дотор шууд ингээд дебют хийчихдээ гэсэн тийм бодолтой ингээд баг хэдэн сар явсан шүү дээ. Би баг ингээд шалгалт өгөөл тэгээ шууд тэмцээл тэгээ шууд дебют хийчихдээ зөө. Би нэг тийм бодолтой бас явж исэн зөө. Юу нь бол нэг тийм тэнэг бодолтой. За 3 дахь бодол юу вэ гэвэл миний хувьд бол idol гэдэг зүйл Солонгос нэг амар бол хөгжөөгөө гэж боддог гэсэн юм нь Солонгос амар болмар 500 600 ингээд хамтлагтай мэлэж тэгвэл би бодохдоо ингээд Blackpink-ээс өөр хамтлаг байхгүй. За Blackpink-тэй адилхан нэг 5 авах хамтлаг байдаг юм болоо гэж бодсон чинь амар олон хамтлаг бол байдаг юм бэ лээ. Тийм юм бэлээ. За дараагийнх нь бас миний нэг бодож исэн нэг асуулт гэх юм уу одоо нэг юм нь одоо юу вэ гэвэл idol-ыг ингээд бүр ингээд бүх улсуудад байдаг гэж боддог гэсэн. Японд бас нэг паахан баг нэг 100 хэдэн idol бүр ингээд дэлхийд даяараа тийм idol байдаг гэсэн чинь зөвхөн Солонгосын ийм гаргасан K-pop idol гэсэн юм нэртэй юм байна л дээ. Би яг гоо тийм бодолтой бас яг удаан хугацаанд бас явсан. Нэг тиймэрхүү байна. Тэгээ K-pop idol-ыг бол хамгийн анх үлдээж бодож исэн. За тэгээд одоогийн байдлаар л миний хамгийн дуртай юм бол K-pop idol буюу хамтлаг бол надад зүг өсөн нэгт бол BTS орж байгаа. BTS-ийн лонгоя энэ хүн зөө энэ хүн ингээд амбер ингээд хамгийн дуртай хүн зөө. За нэг темирхүү байна. Тэгээд idol юм сонирхож байгаа зөө. Гэхдээ би амар бол idol K-pop idol-ийн дуу сонсдоггүй. Гэхдээ баг зэрэг бол сонсдог зөө. Blackpink-ийн дууг бол сонсоод иждэг зөө. За тэгээд сүүлийнхээ хэсгээр бол яг минь надаар яг сонирхох юу вэ гэвэл одоо угаасаа ингээд шалгалт хүчин одоо ингээд дүүн гарна гэд багш нар намайг сүрдүүлэхин цаашаа одоо нэг тэгээд амар хэцүү байна. Тэгээд миний уран зохиол юм бол дүн бол бүр хамгийн түрүүнд гарсан уран зохиол дээр бол 100 гарсан хөгжимдөр бол 80-аас бол дээш гарах магадлал өндөртэй. Бас англи хэл дээр хамгийн багтаа зөвхөн миний хувийн бодлоор 70 гарах бах. 70-аас юм бол бараг л 70 гарахгүй байхаа ингээд бараг л 80-аас дээш гарах байх тийм математик дээрээс гайгүй 80-аас дээш гарах байх тийм үндэсний хичээл дээрээс гайгүй 80-аас дээш гарах байх. Тэгэхгүй ингээд аль чадгаар дөнгүүд мань дээшлэхийг нь хичээж байгаа. Тэгээд юу нь бол дээшлүүлэхийг нь амар хичээж байгаа. Нэг тиймэрхүү байна. Тэгээд юу нь бол ойрны сэн сайхан гэвэл нэг тиймэрхүү байна. Тэгээд
За одоо нэг хэдхэн минутын дотор хэдийн юм тайлбарлалчи. Та нарыг надаас ямар бичлэг өгөх хийвэлмээр би бичлэгийг санааг болохгүй. Та нарыг надаар ямар бичлэг хэлмээр комент хэсэгт бол юм бичиж өгөөрэй. За ингээд за би танаас хэдэн ингээд юмнууд өгье. За би нэг өдрийн влог хийх үү, нэг бол миний 7 хоногийн амьдрал гэсэн бас бичлэг хийх үү. Танаас комент хэсэгт бичээрэй зөө. Тэгээд өөрөө чинь хамгийн том зорилгууд юу вэ гэдэг нь бол өөрөөр зорилгоодыг бол бас хэлж бас болно. Тэгээд ер нь л өөр бас нэлийн олон бичлэгүүд хэлхийг хүсэж байл надаас комент хэсэгт бичээрэй. Би өнөө ямар ч бичлэг байсан баг хийх байх шүү зэ. Би бүгдийг хийнгээгүй шүү зэ. Тийм байх зөө. Ер нь бол тийм л комент дээр бол нэгсэн ингээд хүн болгон YouTube дээр бичлэг хийдэг болцсон юм гэж бичсэн байсан ингээд би тэр ингээд комент уншуулдаа ингээд үнэн ингээд гайхсан зү хүн болгон YouTube дээр бичлэг хийх ёстой юм уу гэсэн. Би одоо нэг хууль бусаар нэг бичлэг хийж байгаа юм шиг ингээд хувь хүний эрх байхгүй. Энэ бол миний эрх заяа. Би ингээд хүссэн хүн ямар ч хүн чи хүүхдтэй нүү, залуу хүн байна уу, хөгшин байна уу, эр хүн байна уу, эм хүн байна уу, ямар ч хамаагүй энэ бол чиний эрх. Чи YouTube хаяа үүсгээд чи ер нь чиний дээр бичлэг тавина уу, юугаа тавина уу, энэ бүгд юу нь бол чиний эрх. Заяа. Миний ч гэсэн эрх заяа. Тэгээд энэ комент уушаа би үнэн гайхсан ингээд гэсэн мөн л бодол төрсөн. Тэгээд тэр хүн намайг ингээд үдчихвэл энэ бол ингээд хүний эрх шүү л гэж хэлээ да. Хэрвээ тэгээд ер нь бол би ингээд танарт хэлээд зөө ингээд хэрвээ миний бичлэг таалагдахгүй байгаа бол миний бичлэгийг бол заавал хүчээр үзээд хэрэггүй. За тэнийг заавал үзчихье гэж үнэн бол битгий хүчээр үзээрэй. За нэг тиймэрхүү өөр сонь сайхан алгадуу. Би нэрээ өсбөө гарган хуваалцуул хэрэг хүн өцгөө бас ингээд хамтлагуудын талаар ярьслуул хэрэг хүн өцгөө би амтаж нэмэрхүү бичлэг юмгод хандлт хараад ер нь бол гайгүй их хандлттай юм бол би бол бичлэг оруулна. Нэг бол та нарын хүсэлтээр ч гэсэн ер нь бол юм маань хүний талаар хамтлагийн талаар ер нь бол ярьж болно. Бичлэг дууссан та бүхэнд нь баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Ямар бичлэг хийх юм бэ? Комент бичээрэй. Тэгээд сабаа дарсан бол лайка дараарай. Лайка дарсан бол хонхоо дараарай. Хонхоо дарах юм бол та нар миний бичлэгийг цаг алдалгүй үзэх боломжтой гэдэг үнэгчлэлээр бичсэн л гэхдээ та нар надад дээр ингээд яагаад ч бүр ингээд сабаа дардггүй зөө. Бүр ингээд яагаад та нар ингээд сабаа дардггүй ингээд бүр ингээд сабаа дар гэж хэлээд сумн бүр ингээд дарахыг хүсдэггүй юм уу хайшин. За тийм байх. Тэгээд сабаа ер нь аль дарчаарай. Ямтаж 1000 сабтай болсон. Ер нь аль баярлаа. Тэгээ бүгд нь хайртай шүү, бүгд нь баяртай.